Ремэнтүрги. За 3 сайдаас 3 асуулт байна. За нэгдүгээрт төсвийн хүрээтэй танилцаад бидний баталсан жилийн хөгжлийн төлөвлөгөө маань биелэхээргүй төсөв болж байна гэж дүгнэж байна. Аудитын дүгнэлтэнд хүртэл бичсэн байсан 26 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан байсан 126 төсөл арга хэмжээ нь 76 болж багасжээ. 50 төсөл арга хэмжээ буюу 40% хасагдсны шалтгааныг санхүүжилтийн их усүр тодорхойгүй байна гэдэг үгсэн байсан. Тэгэхээр ер нь ийм бага тосох байсан бол бид нар одоо хөгжлийн төлөвлөгөө гаргаад тэр хөгжлийн төлөвлөгөөнд маш их олон санаануудыг одоо бид нар тал талаас нь оруулж ирсэн. Тэгэхээр ингээд хөгжлийн төлөвлөгөө гаргаад хөгжлийн төлөвлөгөөгөө бариад төсвийн өрөөгөө гаргаад тэгээд төсвөнд орох байтал бид нар өнөөдөр ингээд яг одоо гişүүдчгсэн асууж байна. Энэ эсрэгээр одоо төсөвтөө тохирол төсвийн өрөөг өөрчлөх ч юм уу тэгээд хөгжлийн төлөвлөгөөгөө ингэж хасах ч гэдэг юм уу ийм зүйлүүд яваад байна гэж харж байна. Тэгэхээр одоо эцэст нь энэ жилийн хөгжлийн төлөвлөгөө хэдэн хувиар биелэх болоо 26 онд. За энийг би бас учрал сайдаас асууя гэж бодсон. Хоёрдугаарт нь ер нь боловсролын салбарт хөрөнгө оруулалт 23 онд 526 29 тэрбум байсан. 24 онд 723 тэрбум болж өссөн ч 25 онд мега төслүүдэд хөдлөх шаардлагатай учраас 40 орчим хувиар огцон бууруулж 446 тэрбум болгосон. Өнгөрсөн 25 одоо энэ өнгөрч байгаа онд энэ нь бол боловсролын салбарт ихэнх хүн зохилт одоо болоод байна. За ийм нөхцөлд одоо бид нар боловсролын шинжилгээг хийгээд нэлээд олон зүйлүүдийг тооцооллуудыг гаргаж ирээд танилцуулаад явж байгаа. Сангийн яам, боловсролын яам, ерөнхий сайдын ажлын албад танилцуулсан. Тэгээ энэ зүйл маань одоо биелэхгүй юм биш үү? Бусад салбартаа одоо харьцуулаад үзэхэд 26 оны боловсролын салбарын хөрөнгө оруулалт нь зам тээврийнхээс даруй 2 дахин бага байна. Өөрөөр одоо эх жил боловсролын жил биш зам тээврийн жилч гэж зарлах ёстой юм шиг санагдчихээн л да. Ийм байхад хүний хөгжлийн бодлого бол засгийн газрын мега төсөл байна гэж одоо гол зорилго болгосон маань одоо хоосон лооцсон болчих үедээ гэж санаа зовж байна. Тэгээ боловсролыг дэмжих жилд хүртээмжийг дээшлүүлэх зорилтоо бид биелүүлэх ёстой. Тэгээ энэ жил бол одоо 70 хүрлээ. Өнгөрсөн жил одоо 60 давсан хүүхдүүдтэй байсан бол нэг ангийн хүүхэд 70 хүрсэн. За энэтэй холбогдоод эх жил хэрвээ энэ бидний төлөвлөж гаргасан тооцоололоор шинэ төсөл хөтөлбөрийг эхлүүлэхгүй бол 80 хүрч магадгүй байх шүү. Ийм учраас бид одоо энэ боловсролын салбарыг жинхэнэ тэргүүлэх салбар гэж үзэж чадчих байна уу? Бид бол сангийн яам, боловсролын яамтай олон удаа уулзаж, нийслэлтэй ч олон удаа уулзаж, бүр гаргах байршлуудаа, сургуулиудаа гаргаа явсан. Тэгээ энэ маань яасангүй 1 минутаа үргэлжлүүлээд давтаргаа. За энийг Галуутрах гишүүний нэмж 1 минут. Жавхаа сайдаас тодруулж асуух гэсэн юм аа. За дараагийн асуулт бол Наранбаяр сайдаас. За энэ жил бол олон одоо шинэ төсөл хөтөлбөр оруулнаа. Энийг Азийн хөгжлийн банкнаас авсан 130 сая долларын зээлээр хийнэ гэж ярьж байгаа. Тэгээ тэр зээлийн ингээд задлаад харахаар 26-аас 31 онд буюу 5 жилд тэгээ ердөөд 41 төсөл хөтөлбөр л хийхээр ийм төлөвлөсөн байгаа. Тэгээд чуулганы нээлтээр амар ойсгалын дарга илтгэлдээ боловсролын хөрөнгө оруулалтаар онцгой анхаарахыг онцлсон. За мөн боловсролын салбарт жил бүр 36 сургууль 32 цэцэрлэг барьж ээж өөрөөр хэлбэл 68 одоо 28 хүртэл нэг 200 гаруй орчим шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээрээ бид нар нэг ангид байх хүүхдийн тоог 40-оос бага барина, нэг сургуульд байх хүүхдийн тоог 1800-аас бага барина гэсэн тов тодорхой зүйлийг хэлсэн. Тэгээ энэ салбарын одоо KPI буюу одоо шалгуур үзүүлэлт нь энэ байгаа. Энэ учраас энэ зорилт Наранбаяр сайдаа биелэх үү? Энэ одоо хизээ хэрэгжих вэ гэдэг асуух гэсэн. За эхлээд учрал сайд хариулъя. За их хурлаар батлагдсан Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл 126 байсан. Тэгээ сая эх оны төсөв дээр эдийн засгийн хөгжлийн яам нөө жилийн төлөвлөгөөдөө энэ төсөв нийцэж гэнэ хэсэг дээр зөвшөөрөл өгөх ажил байдаг. За ингээд энэ хүрээнд харахад бол 126 төслөөс 60% нь буюу 76 төсөл нь улсын төсвийн төсөлд тусагдсан. Үлдсэн 50 яах вэ? За энэ 50-ыг хэрэгжүүлэх механизм нь төр өвөө хөгжлийн түвшлэл юм байна. Хэрэгжүүлэх гэхээр одоо багадаа жил 5 сар за зарим нь 2 жил болчдөг юм байна. Үе шатууд нь хэтэрхийх том гадны хөрөнгө оруулалт татаад бариад ашиглах шилжүүлэх хэлбэрээр төр өвөжлийн түвшлийн төсөл хэрэгжүүлэхээр ноу хавыг нь
ашиглаж баахан урьдчилсан үнэлгээ бүрэн шинжилгээ хийлгчээд хамгийн сүүлд нээлттэй сонгон шалгаруулалт гэж нэг юм зарлаад тэгээ гадны нэг компанид өгчдөг. Тэгээ нөө хаваа ашиглуулсан хүмүүс яах вэ? Оюуны өмч нь хаана өндөгдөх вэ? Тийм учраас бид нар бол эний төрийн үйлчлэн түншлэлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж үе шатыг бууруулж байгаа. Ингээд аймаг орон нутаг бие дааж түншлэлийн төсөл хэрэгжүүлэх болцоотой болж байгаа. Ингээд шийдсэн. За улсын жилийн төлөвлөгөө их хурл дээр ажлын хэсэг гарахад их хурлын гишүүд тойргийнхоо олон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг бас нэмсэн байсан. За ингээд тэр жилийн төлөвлөгөөг 100% хэрэгжүүлэхийн тулд бол хөрөнгө мөнгө за тэгээд төслийн бэлэн байдлууд шаардлагатай. Дээрээс нь жилийн төлөвлөгөө бол зөвхөн төсөл арга хэмжээнүүдийн жагсаалт бол биш. Энэ бол өөрөө салбаруудын бодлого. Тэгээ энэ утгаараа бол 5 жилийн чиглэл боловсруулах үүрэг бас шинэ засгийн газарт ирлээ. 5 жилийн үндсэн чиглэл 8 зорилт хөтөлбөр хуулийнхаа дагуу боловсруулах үүрэг ирсэн. Тэгэхээр энэ 5 жилийн чиглэлийг бол шинжлэх ухааны академи эрдэмтэн судлаач нартай хамтарч боловсруулахаар ажлыг эхлүүлсэн. Шинжлэх ухааны академийн баг чуулганаар хилцүүлгүүдийг одоо 10 дугаар сарын 1-ээс эхлүүлнэ. Ингээд 31-ний дотор их хурл дөрвөн мэдүүлнэ. 5 жилийн чиглэлээ цэгцтэй хэмжиж болох үз нөгөө смарт гэж те одоо хэмжиж болох үз тодорхой бодтой цаг хугацаанд тодорхой ийм одоо ажлуудыг тусах ёстой. Тэгээ манай одоо Галбаатар гишүүн, энэ Мөнх соёл гишүүн, манай Саран чулуун, тэгэл одоо манай Лувсан Жамц энэ төр бол бас энэ хөгжлийн бодлого дээрийг анхаардаг гишүүд ажлын хэсэгч байгуулагдсан. Тэгэл Лувсан Жамц гишүүний ярьж байгаа саналыг би бол одоо бүрэн дэмжиж байгаа. Ер нь энэ индикаторуудыг л бий болохгүй бол одоо жишээ нь боловсролын салбарт гэхэд уншлагын одоо төвшинг ахиулна гэж зорилго тавьждаг. Тэгээд дарга нар төрийн албан агч нар байгууллагууд ажлаа үнэлүүлэхдээ яадаг вэ гэхээр уншлагыг сайжруулах чиглэлээр 2 эсээ уралдаа зарлалаа. 2 удаа форум хийлээгээд эдэн зураг явуулаад тэгээд тэрийг нь 100% хангагдсан гэдэг ингээд дүгнждэг. Энэ индикатор өгч чадахгүй байгаа толботой шүү дээ. Тэгэхээр бид нар бол төлөвлөөд хянаад мониторинг хийх эрх эдийн засгийн хөгжлийн яам дээр байна. Тэгэхээр одоо яах вэ гэвэл индикаторуудыг өгнө. Жишээ нь уншлагын төвшинг ахиулна гэж байгаа бол индикатор нь юу юм бэ гэхээр тестийн дундаж оноо нэмэгдэх ёстой байхгүй юу хүүхдүүдийн. Тэгээд дундаж оноо нэмэгдсэнийг нь үнэлэвэл тэр индикатор. Тэгээд дундаж оноо нь хэд гарсаа шалтгаалаад оноог нь өгдөг. Ингэж явдаг KPI үнэлгээ гэж байна. Энэ бол тэгэхээр индикаторуудыг зүүж чадахгүй болохоор хэмжиж чадахгүй байна. Тийм учраас энэ санал санаачлагыг бүрэн дэмжиж байгаа. Ер нь хөгжлийн бодлогын хуулиндаа ч гэсэн манай их хурлын ажлын хэсэг бас анхаарад энэ жилийн төлөвлөгөө, энэ олон баримт бичиг, энэ ажлуудыг нэг юм цэгцлэх маш ойлгомжтой болгоход анхаарч өгөөч гэж би хүсэж байна. За Чухлан сайд нэмж хариулъя. Тэгээд Наранбаяр сайд. За Галбаатар гишүүний асуултанд хариулъя. За эхлээд би Галбаатар гишүүн талархал илэрхийлэх байгаамаа. Бид нар 2026 оны төсөв төлөвлөлт хийхдээ энэ анх удаа big data за яг биднийхээ төвшөнд л одоо хэмэл явах юм да. Big data-га програмчлаад бослын байгууллагын энэ салбарын хэрэгцээтэй сургууль цэцэрлэг дотор байрыг ирэмбэлж гаргасан. Ингээд 108 сургууль 95 цэцэрлэг 61 дотор байр. Нийт төсөл өртөг нь 2.2 их найт. За тэгэхээр нэг салбар дээр бид 2.2 их найдаар нэг жилийн дотор төсөвд одоо суулгах ямар ч боломж байхгүй. За энэ бодит үнэтэй эвлэрэх ёстой. За тэр бүх хэл одоо яг боловсролын яамнаас яг бэлэн магадлал хийгдсэн зураг төсөв бүх шаардлага хангаж байгаа одоо хэдэн төсөл байна гэхээр 5 төсөл гарч ирж байгаа шүү дээ. 3хан сургууль 2хан цэцэрлэг 5хан төсөл бэлэн байгаа. За ингээд цаашаага бэлэн биш гэхдээ хэрэгцээтэй энэ 108 сургууль Чухлан сайдын микрофоныг нэмж өгье. за юугаар санхүүжүүлэх вэ? Ямар нэг байдлаар одоо хөдлөх хэрэгтэй боловсролын жил дээрээ. За ингээд хамгийн боломжтой бэлэн байгаа их усүр маань Азийн хөгжлийн банкны 130 биш шүү 150 сая долларын байгаа. За эндээ одоо багтсан. За энэ Азийн хөгжлийн банкны зээл авахар тэднийх өөрсдөө стандартыг тавина. Айгу өндөр стандарттай, айгу өөрсдөө өндөр стандартын зураг ийм ногоон байшин гэж яриад байгаа. Энэ төслүүдэд тавина. За тэгээ зураг төслүүд нь хийгдээд магадлал нэцлэгдэж гараад ингээд эргчлээс төслүүд эхэлнэ. За 41 төслөгдвөл бас чамлахаар тоо биш шүү Галбаатар гишүүний. Чамлахаар тоо биш. 41 цэцэрлэг сургуулийг одоо бид
эх 3 жил за цуулаа гэд бэлэн байлыг хангаад хийж чадахгүй дээ төсвүүдээс. Тэгэхээр Азийн хөгжлийн банкны шаардлагыг нийцүүлээд одоо ингээд нэлийн хурдтайгаар нэг дор ингээд шийдэж байгаа нь одоо түрүүн Наранбаяр сайд бас хэлсэн. Одоо яамдуудыг хөрөнгө оруулалтаар нэрэмбэлэхэд одоо боловсролын яам хэрвээ энэ Азийн хөгжлийн банкны санхүүжилт ороогүй бол 9 энэ орсноор бүр 3 ороод ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр чамлах За Наранбаяр сайд нэмж хариулъя. За баярлалаа. Гал утга гишүүний асуултад хариулъя. Тэгэхээр энэ боловсролыг дэмжих жилийн хүрээнд бол таны бас оруулсан хувь нэмэр өндөр байгаа. Энийг бас боловсролын яамны зүгээс бид бас танд талархалтай хандж байгаа. За энэ Азийн хөгжлийн банктай бид зээлийн гэрээг бол ер нь бол 4.3 одоо хагас жилээр байгуулна. За үүнээс бол 960-аас дээш судалтай 960 судалтай юм барилга бол яг харахгүй 3 жилд хэрэгжихээр. За бусд нь бол 1-2 жилд хэрэгжихээр ингэ байж байгаа. Түрүүнд бол 41 сургууль цэцэрлэгийн барилга байгаа. За энэ бол нийтдээ 593.6 тэрбум төгрөгийн одоо төсөвт өртөгтэй. За 32 сургууль 9 цэцэрлэг гэсэн ийм байдалтай байгаа. За энийг бол барьснараа бол 1100 хүүхэд стандартын шаардлага хангасан орчин нөхцөлд бол сургуулийн өмнөх боловсролд хамаарагдана. За 18880 хүүхдийн хүчин чадлын 32 сургуулийн одоо барилгууд орно. За энэ дээр бол яг одоо бидний хувьд бас энэ газар зүйн мэдээлэл За галуудрах гишүүн нэмж тодруулъя. За баярлалаа. Тэгэд бид нар эх жилийг боловсролыг дэмжих жил болгочод байгаа. Дээрээс нь яг тодорхой бүр хөгжлийн төлөвлөгөөнд 45 сургууль 45 цэцэрлэг гэж ингэж бүр орж ирсэн байснаа явсаар гоод ингээ багасаад сая би Жавхаа сайдын юунаас төсөвт одоо яг нөхцлөө хангацсан байсан нь ердөө 3 сургууль 2 цэцэрлэг би бас энийг улсын төсвөр ахиухан шин төслүүдийг оруулаасаа гэж бодож ирсэн. Тэгээд тэрнийхээ очрыг бас оллоо. Нөгөө талаас Наранбаяр сайд салбарын сайдд хэлэхэд бид нар бол KPI буюу тэр 40-с доош оруулах гэдэг зорилгоо барьж ил энэ шинэ төсөл хөтөлбөр оруулах гэдэг. Тэгэхээр энэ дээр бид нар бүх талаасаа одоо энэ төсөв хилцэх хугацаанд маш сайн талаасаа ярилцаж энэ боловсролын салбарт оруулах өөрөөр тэр Азийн хөгжлийн банкнаас авж байгаа нийт зээлэн дотроос нь ахаад тэр зээлнээс ахаад тэр за 139 150 байсан. Тэрийг нэг 250 руу 200 руу дөхүүлэх энэ тэр тийм боломжинд байдгийн юм уу дотор нь нийт За Наранбаяр сайд нэмж хариулах уу? За энэ дээр бол бид бас 198 төсөл арга хэмжээг ер нь энэ жил дуусгаж ашиглалт бүрэн оруулна гэж байна. За нэг маягийн зургаар явах ийм одоо бас тооцоотойгоор явсан боловч энэ холболтын зураг гэдээ бас хэцүү ийм асуудал үүсдэг. Тэгээд холболтын зургаасаа болоод бас энэ барилгын үнэ нь өөрөө их савладаг. Энээс болоод одоо бид нар бас бэлэн зураг төсөвгүй ийм төсвүүдийг оруулж ирэх чадахгүй ийм байдал нөхцөл үүссэн. Ер нь бол ийм бэлэн зураг төсөвгүй байхаар юу болж ийм гэхээр төсөвдөр ерөөсөө ашиглалтад орж ирэхгүй 7-8 жил бол одоо барилгач бүгд ийм байдлаар орж ирээл. Эхний жил амсуулж өгөөл дараа жил нь ингээд баг багаар явсаар байгаа. Одоо юу ч биш болцсон ийм барилгууд. Тэгээд тендерээ зарлж амжихгүй ийм нөхцөл байдал үүсчээд байгаа юм. Ийм учраас бид бол одоо энэ 198 төсөл дээрээ нэмэх нь энэ 41 барилгуудаа ингээ гүйцээгээд явхад бас нэг тодорхой хэмжээнд асуудлаа шийдэж чадна гэж харж байгаа. Цаашдаа энийг яг энэ хэлсэн энэ байдлаараа За түрүүн Баатар хөгшин гэрүүл хөдөлмөрийн маамлын сайдаас асуулт асуусан ахмадын төлөөлөлтөд уулзж агаад сая хоцроод ороод ирэх шиг боллоо. Нэмээд хариулчаач энэ нэлээд чухал асуудал хүндсэн. Бакер гишүүний микрофоныг өгье. Уучлаарай сайн нэг ахмадын төлөөлөлтөд бас санал солилцож байгаад орж ирээд Баатар хөгшөний асуултанд ясангүй. За ер нь нийгмийн эдийн засгийн байдал хүн амын насны бүтэц дундас наслалт хөдөлмөрийн харилцааны хэв шинжийн өөрчлөлтөд холбоотойгоор тэтгэврийн даатгалын харилцаа нь удаан хугацаанд 1% маягаар үргэлжлэх ер нь боломжгүй л дээ. За одоо бас энэ ахмадуудын тавьж байгаа шаардлагын үнийн өсөлт инфляцтай холбоотой тодорхой хэмжээнд тэтгэврээ өсгөөд явах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. За нийгэм даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ахмад настан санхүүгийн олон их усүрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх
олон давхаргт энэ тэтгэврийн тогтолцоонд шилжиж даатгуулагчийн олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэврийн доод хэмжээг аажмаар халах, ахмад насны амжиргаанд хүрэлцгүй хэмжээний тэтгэвэр олох зорилго бүхий суур тэтгэврийг нэвтрүүлэх хуулийн төслийг боловсруулад үндсэндээ бэлэн болж байгаа. За тэтгэврийн тогтолцооны 3 дахь давхаргыг нэвтрүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр хамрагдах хувийн нэмэлт тэтгэврийн Бакер сайдын микрофоныг 1 минут. нэмэлт тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг судлаачид хувийн тэтгэврийн сан урт хугацааны даатгагчдын оролцуулсан ажлын ёсгүй хүрээнд боловсруулад бэлэн болгоцсон байгаа Баатархүү гишүүнэ. Тэгэд мөн одоо төвшин нарын бас өргөн барьсан хуультай уялдуулах, за эргээд төсөвдөр ирэх ачаал энтрийн тоолоод тооцоод ажиллаад явж байгаа мөн одоо манай яам дээрээс бол бэлэн болсон хуулийн төсөл байж байгаа. Хувийн тэтгэврийн сантай болох мөн одоо олон давхаргт олон их үүсвэрээс тэтгэвэр авах болцоог бол одоо судалж үзээд үндсэндээ хуулийн төсөл бэлэн болсон намрын чуулганаар хилцүүлнэ. Энэ дэр мөн одоо төвшин нарын гишүүдэд бид нар санал солилцох хэвээр хуулиудаа зарим зүйлүүдийг нийлүүлээд явъя гэдэг дээр бол тогтсон байгаа шүү Баатархүү гишүүн. За 2024 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн нийгмийн дадлын багц хуулиар бол жил болгон инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмэхээр болсон. За үүн дээр бас манай жавхлан сайд бас сайн мэдж байгаа. Жил болгон үнээс хойш бид нар инфляцтай уялжуул тэтгэвэр нэмж байгаа. Түүний өмнө бол зарим жилүүдүүд ингээ өнжичдэг байсан. Тэтгэвэр авагчдын хувьд, хамтуудын хувьд бухимддаг байсан. Асуудал нь тэр. Заримдаа 2-3 жил өнжиж нэг нэмдэг. Эсвэл сонгуульд хүлжиж нэмж гинэ гэж бухимддаг байсныг хуульчлаад одоо бол манай ахмадуудын хувьд жил болгон тэтгэвэр нэмэгдэх ямар ч байсан хууль эрхцэн орчин нь бол бий болсон. Бакер сайд бас үүнийг бас онцолж хэлж байна. Одоо нэгэнт ахмадууд одоо иргэдээс одоо 1.2 сая орчим нийгмийн дадлын шимтгэл төлөгчд байгаа. Ажил хөдөлмөр эхэлж байхад нь таныг ахмад насанд хүрэхээр өгнө гэд шимтгэлийг авсан учраас түүнийг бол жил болгон инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх үүргийг бол засгийн газар хуулиараа хүлээсэн байгаа учраас сая 25 оны төсөвтч 24 оны төсөвтч одоо 26 оны төсөвтч бас орж ирж байгаа. Тэгээд улсын хурлаар ийм том хэмжээний хуулиудыг бас баталж гаргахын үр дүн бас энэ байгаамаа. За улсын хурлын гишүүн Инх Бүтэн Болормаа.